За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За YouTube-ийн сувгаар уулзаагүй бага зэрэг удсан байна. За энэ удаад бизнесүүдийн компаниудтай хамтарч ажиллахад хамгийн их тулгардаг асуултын нэг болсон зүйлийн талаар та бүхэнтэйгээ хуваалцсан. За энэ бол борлуулалтын төлөвлөгөө. За энэ борлуулалтын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ? Ер нь борлуулалтаа бид нар яаж хийх вэ гэдэг дээр асуултын тэмдэг бол их гардаг. За энэ талаараа бол яг сошиал маркетингийн талаас нь бол илүү тайлбарлаж өгье гэж бодож байна. За мэдээж борлуулалт бол маш өргөн царгууны ойлголт учраас жижиглэн худалдаа, том худалдаа үнийн дүнгээс ахуулаад байршлаас ахуулаад маш өргөн ойлголт учраас дийлэнх бизнесүүдэд тохиолддог. За энэ нийтлэг шинж чанарыг агуулсан байдлаар нь ярьж өгье гэж бол та бүхэнд бодлоо. За нэгдүгürt борлуулалтын төлөвлөгөөг хэрхэн гаргах юм бэ гэж тэ. За энэхүү линкээ бол би юуч хийсэн YouTube-ийн URL-ийн доор тавьчих. Тэгээ та бүхэн доош нь ороод энэ нийтлэг бол дэлгэрүүлж уншиж болно. За хамгийн дөрөвд бол яг онлайн зүгээс ярих юм бол маш энгийн л ойлголт байгаа юм л да. Зорилгоо тодорхойлох хэрэгтэй гэдэг. За зорилго маань тодорхойлохын тулд бид нэр борлуулалтын орлогч нь яг хэд байх хэрэгтэй юм бэ гэдгээ нэгэн таамаг дүн дэвшүүлэх хэрэгтэй тийм хэд байж ич миний. За ер нь борлуулалтын ард юу үргэлж явдаг вэ гэвэл үргэлжил нэг хэрэглэгч бол явж байгаа. Тэгэхээр бидний хамгийн гол зорилго бол хичнээн шинэ хэрэглэгчийг бид нар олж тухайн бүтээгдэхүүнээ зарах юм бэ гэдгээс шалтгаалуулаад борлуулалтын орлого маань хэд байх юм бэ гэдгийг тодорхойлж байгаа. За тэгвэл хэрэглэгч маань хэд байх юм бэ гэдгийг тоон дээр бид нар төвлөрж байгаа бол нэг зүйлийг судлахаас өөр аргагүй болно. За энэ нь юу вэ гэхээр ерөөсөө л тухайн бизнес рүү шинэ хэрэглэгчийг хэр ихээр татаж байна вэ гэдэг нь хамгийн том асуултын тэмдэг гэсэн. Өөрөөр хэлбэл 100 хүн таны бизнесийг мэдлээ. Тэгээ 100 хүн таны дэлгүүр дотор орж ирлээ. За эндээс хэдэн хүн нь бараа бүтээгдэхүүн авч гарах вэ гэсэн л ийм томьёолол байгаа гэсэн. Тэгэхээр та энэ хэрэглэгчийн тог 100 ойлгохгүй, 1000 ойлгохгүй, 100000 ойлгохгүй гэдгээс шалтгаалуулаад таны яах нь борлуулалтын үнийн дүнгууд янз бүрээр хэлбэлцнэ гэж ойлгож болох нэ. За яг энэ матрицыг бол харах юм бол хамгийн дээр бол юу байгаа вэ гэхээр борлуулалт болох дамжлагуудыг бол энэ дээр дүрссэн байгаа. За энийг би бол нэг юм юулүр гэж бол нэрлээд байгаа. За юулүрийн амсар бол их байх тусмаа тий 100000 хүн байх тусмаа борлуулалт өндөртэй байна. За юулүрийн амсар бага буюу 10 хүн 100 хүн байх юм бол тэдний чинээгээр борлуулалт бага байна гэж үзэж байна. За юулүрийн амсар дээр юу вэ гэвэл хамгийн нэг номерт бол бичигдснээр бол хүмүүсийг татах attract visitor. За хүмүүсийг бол олон янзаар бол ямар нэгэн байдлаар бол татах хэрэгтэй. За үндсэн бол миний маркетингийн сувгийг бол хоёр ангилаар хувачих юм бол уламжлалт маркетинг болон онлайн маркетинг гэдэг хувачих болно. Уламжлалт маркетингийн аргаар хүмүүсийг татъя гэвэл телевизийн реклам, радио, биллборд, самбар, автобусны хэвлэл гэх мэт энэ аргуудыг бол уламжлалт аргаар хүмүүсийг анхаарлыг татна гэж хэлж байна. За харин онлайнаар татах аргачлал байгаа. За онлайн арга бол бид нэр ойлгомжтой. За бидний өдөр тутамдаа хэрэглэдэг блог, сошиал медиа за эднэр бол онлайн аргатай болорно. За онлайн аргаа бид нэр бол Монгол дийлэнхтэй ашигладаг нь бол Facebook, за тэгээд Instagram, за YouTube гэсэн сувгууд бол миний хувьд бол тэргүүн зэрэглэлээр явж байна. Түүнээс хойшоо бол зөндөө зүйл бол байгаа. TikTok, Pinterest юу гэдэг чи маш олон аппликейшнуд байна. За үүнтэй зэрэгцээд бид нэр вебсайтыг бас мартаж болохгүй. За вебсайт бол маш чухал орон зайг бол эзэлдэг байж байгаа. За вебсайт онлайн төлөв эхлээд хэдүүлээ харъя За онлайн төлөв рүүгээ ороо харах юм бол бидний мэдж байгаачлан энэ Facebook-ийн хуудас хөгжүүлээд бид нар явдаг. За Instagram-ийн хуудас хөгжүүлээд явдаг. За энийг бол хэлж байгаа гэсэн үг. За харин вебсайтны хувьд гэх юм бол жишээлбэл манай вебсайт webhints.com гэдэг маркетингийн дижитал маркетингийн агентлаг байна. За энэ вебсайт руу маань хичнээн хүн ханддаг вэ гэд
одоо Google хайлтын илэрц дээр за яг өөрийнхөө вебсайтыг харуулад яах тийм. За M-market гэдэг төстэй вебсайтыг манай эрхэлдэг вебсайт харах юм бол 7 хоногт одоо 7950 хүн бол ханддаг байна тийм. За нэг 28 хоногтой бол биднэрт бол 26 мянган хүн гэж юм. Сарда 30 мянган хүн. За тэгэхээр яах нь вэ? Сар болгон энэ юулүүрийн амсар дээр 30 мянган хүн яах нь зөвхөн вебсайтаар дамжиж орж ирдэг байна гэсэн. За сошиал медиагаар дамжиж тэгвэл хичнээн хүн орж ирд юм бэ гэх юм бол за энэ бол компани болгон одоо харилцан адилгүй байдаг. Тухайн оруулж байгаа одоо постуудаасаа болоод одоо үзэлтийн хэмжээ бол ялгаатай байдаг. За органикаар бол нэг хүнд хүрэх юм бол за энэ дээр бол гараад ирж байна. 52 хүнд хүрсэн байна те 83 үзэлт авсан байна гэдэг ч юм. За өнөөдөр оруулсан те саяхан оруулсан пост учраас ингэж чинь те. За энэ дээр нэмэхэд boost гэдэг нэг ойлголт байж байгаа. За энэ хүү одоо оруулсан контентээ олон хүнд үзүүлье гэх юм бол яах нь энийг boost хийдэг. За boost-ийг хэрхэн хийдэг тухай өмнө би хичээл орсон учраас за юулүүрээ одоо хамгийн өндөрт байлгая гэж бодох юм бол за boost-тэй холбоотой сошиал медиатай холбоотой boost-үүдийг та бүхэн болоос давхар ороод үзчихэд бол гимгүй гэж. За үүний ард дээрээс бид нэр хамгийн гол чухал зүйл бол энэ visitor буюу одоо үзэж байгаа хүмүүсээ олон байлгах хэрэгтэй. За хамгийн анх бол бид нэр тийм үү хэрэглэгчийг анхаарлыг татахын тулд за ямар нэгэн постыг буст хийсэн бай гэж үү. За энийг буст хийсэн. За эндээс улбаалаад яах нь хэрэглэгч биднэр лөө одоо жинхэнэ сонирхож байгаа хэрэглэгч манд бид нартай холбогдсон тийм үү. За энэ ч одоо яадаг газар юм бэ гэдэг энэ хууцнуудыг эргүүлж үзээд ингээд одоо мэдээ зэдэг нь уушаа тий. За энэ дээр бид нар хэрэглэгчийг яаж татаж авдаг вэ гэхээр call to action гэж байна. Өөрөөр хэлбэл хүнийг хэрэглэгчийг үйлдэлд дуудах. За эргээд яах нь форум бүглүүлэх. За эсвэл бол яах нь ландинг пэйж буюу газар дах хуудснуудтайгаа танилцуулах хэрэгтэй. За үүнийг яаж хийж ийнэ вэ гэхээр за call to action button жишээлбэл яадаг вэ гэхээр за энэ доотлолт нь одоо биднэрлөө мессеж бичээрэй гэдэг эндээд мессежний товч тавьчих жишээтэй тий. Эсвэл бол утасны дугаараа өгөөд та манайх руу залгаарай гэдэг ч юм уу. Эсвэл бол за энэ ландинг пэйж гэж тий. Ландинг пэйж руу оронгууд манай газар дах хуудас руу ороод үзэнгүүт манай компани одоо танилцуулга байж ах жишээтэй тий. За эсвэл бол форм хуудас гэж байна тий. Форм гэвэл утсаар ярих боломжгүй байна. Би чатламааргүй байна. Би завгүй байна гэх юм бол яах нь вэ? За энэ рүү ороод та энэ формыг бүгэлчгөө. Энэ формыг бүгэлсний ард дээрээс одоо тантай эргээ холбоо барья гэдэг ч юм. За иймэрхүү одоо чат гэдэг ч юм уу тий аргуудаар яах нь нөгөө ороод ирсэн хэрэглэгчээ бид нар яах нь хувиргах буюу энийг одоо аль бие усны нэршлэр юу гэж хэлдэг вэхээр лид гэж хэлж байгаа гэсэн. За анх нэг 100 мянган хүн бид нар тий. За Google вебсайтаар нэг 30 мянган хүн ороод ирлээ. За сошиалор нэг 70 мянган хүн ороод ирлээ. За ингээ бүгдээрээ орж ирээд сая бол яах нь миний вебсайттай танилцсан форум бүглэн эсвэл над руу утсаар ярина тий. За ямар нэгэн байдлаар мессеж бичнэ гэдэг ингээд нэг за нэг одоо юу гэдэг 100 мянган хүнээс 10 мянган хүн одоо ямар нэгэн үйлдэл хийгээд манай бизнесийг сонирхоод байлаа гэж бодъё. За ингээ 10 мянган хүн ороод ирэнгүүт үүнийг одоо бид нар жинхэнэ яах нь борлуулалт болгох одоо үйл ажиллагаа яг энд эхэлдэг байж байгаа. Өөрөөр хэлбэл энэ 10 мянган хүнийг 100 мянган хүнээс бид нар 10 мянган хүнийг илүү ялгаад ямар 10 мянган хүн бидэртэй холбоо тогтоогоод одоо контактлаад байгаа юм бэ гэдгийг илүү детальч судлах хэрэгтэй болдог. За яг энэ үйлдэлийг хамгийн сайн хийсэн газар бол борлуулалт буюу бидний хүсэж байгаа хамгийн чухал алхам дээр очдог гэж байгаа. За энэ үйлдэл дээр бид нар за эхний үйлдэл дээр бид нар вебсайт ашигласан, сошиал медиа ашигласан тийм үү. Хоёр дахь үйлдэл дээр бид нар за газар дах хуудас, форум, контакт. За гурав дахь үйлдэл дээр бид нар юу ашигладаг юм бэ гэвэл энэ одоо гадны компаниуд бол хамгийн өргөн ашигладаг CRM систем гэдэг платформыг бол ашигладаг гэж байгаа. За монголчуудын хувьд бол энийг томоохон хэмжээний компаниуд бол байнга ашигладаг. За сүүлийн үеийн компаниуд бол том жижиггүй ерөөдөө бүгдээрээ маш сайн ашиглаж орж ирсэн байлээ. За энэ CRM-ыг ашигладаг. За өөрөөр хэлбэл ингээ 10 мянган хүн энд бай гэж үү, тэ. За 10 мянган хүн ороод ирлээ. Энийг би яаж бүртгэж, яаж ажиллах хэрэгтэй юм бэ гэж, тэ. За тэгэхээр хин нэг над руу форм өглөөд ороод ирэх юм бол биднэрт имэйл нь байна, утасны дугаар нь байна, нэр нь байна. За хин нэгэн хүн над руу залгаад ороод ирлээ гэж бодоход яах нь надад утасны дугаар нь байна. За хин нэгэн хүн над руу чат бичээд ороод ирлээ гэхэд биднэрт одоо тэр хүний чатаар харьцаж байгаа хин гэдэг хүн бидэртэй чатаар харьцаад байгаа гэдэг тэмдэглэлүүд байна. Тэгэхээр энэ болгоныг яах нь нэг газар буюу CRM гэдэг газар бүгднийг цуглуулдаг гэсэн үг. За энэ цуглуулдаг программыг бид нар
маш олон төрлийн програм байгаа. За эндээс бол гадаадын болон монгол програмуудыг бид хөгжүүлдэг. За би бол та бүхэндээ манай webhin.com-ийн бол за яг монгол програмыг нь бол та бүхэндээ бол санал болгож ажилтдаг байж байгаа. За та бүхэн CRM, data CRM гэдэг энэ зэс рүү ороод үзэх юм бол за энэ бүтээгдэхүүн хүнд зориулсан одоо ямар ур чадвартай юу байгаа гэдэг анхан шатны мэдээлэл байж байгаа. За хэрвээ энийг гүнзгий орж мэдээ гэх юм бол манайх руу холбогдоод асууж болно. За жишээ болгоод харуулах юм бол дотор нь ороод харах юм бол за энэ дээр юу би одоо дийлэхтэй бүртгэж явдаг юм. Нэгдүгürt борлуулалтаа бүртгэж явдаг. За борлуулалтын төлөлгөөгөө эндээс бол 100% бол гарч ирдэг. Өөрөөр хэлбэл нөгөө ороод ирсэн 100000 хүн чинь хэн бэ гэдэг нь тодорхой болсон байдаг. За энэ дээр жишээлбэл Мандухай гэдэг хүн тэ. За энэ дээр надад Нарангой гэдэг хүн жишээлбэл уулзалт товлох гээд ороод ирсэн байна. За ингээд за Ликли гэдэг хүнтэй бас надтай уулзалт товлно гэдээ ороод ирсэн байна тий. За энэ дээр бол би энэ хүнийг 43000-ын одоо хилцэлтэй за сургалт авах гэж байгаа юм байж болно тий. За цаашаа явах юм бол би презентацийн тавина тий. Энэ 100000 хүнээс арай дараагийн шатанд ирсэн хүн байгаа учраас презентацийн тавина гэдэг ч юм уу. За ингээд яг нь цаашаа гэрээ контракт хийсэн. За эндээсээ би яг нь амжилттай дийл хилцэл хийсэн хүмүүсээ ингээд харангуут окей. Надад нийт 23 сая төгрөгийн борлуулалтын би 400 одоо 398 удаагийн хүнтэй ийм одоо хилцлийг бол би хийж чадсан байна гэдэг ч юм уу тий. За одоо гэрээ нэлээдсэн байгаа одоо хүн байна. Нэг ширхэг хүн байна гэдэг ч юм уу тий. За энийг бол ингээ багийн системээр харж байна. За би 202 хүнтэй би ямар нэгэн байдлаар гэрээ хилцэл хийж чадаагүй ингээ алдсан байна гэдэг ч юм. Ингээд энэ бүхнийгээ яах нь маш эмх зэгцтэй борлуулалтын дээр төлөвлөлтөй ажиллах боломжтой гэсэн. За нөгөө 100000 хүнээс чинь одоо энэ дотор 100000 ч одоо дотор шигшигдэнэ гэсэн үг тий. Уулзалт товсон 80 хүн байна тий. За гэрээ хэлгээс нэг хүн байна. Амжилттай болсон тэдэн хүн байна. За 100000 хүн чинь дотроо яах нь. За 1000 хүн нь бол янз бүрийн байдлаар ингээд дотроо хуваагдаад явах нь гэдэг байна. За энэ дээр бол энэ CRM төрлийн платформ одоо танд бол одоо номер 1 бол тусалдаг байж байгаа. За ингээд дийл байдлаар үзчих болно. Эсвэл хүн рүү дарж ороод тий. За хөв хүний мэдээлэл учраас би өөр лүгээ ингээ орцсон байж тий. Хүн рүү н ороод жишээлбэл би өөр дээрээ онлайнаар ингээд тест хийгээд за ажиллаж гинүү ажиллахгүй байна уу тий гэдэг ингээ шалгаа явуулж байдаг байна шүү. Жишээлбэл одоо юу гэдэг 2022 оноос хойш би ингээд жил болгон ороод тест хийгээд ингээ явсан. Миний бүх борлуулалтын бүртгэгдээ явж байгаа. Онлайн бүртгэлүүд. За хэрвээ посоос хийдэг бүртгэл байх юм бол посоос хийдэг бүртгэлийг мөн адилынтай холбоод мөн адил хийж болдог байж байгаа. За хэрвээ одоо гар аргаар те хин нэгэн тань руу юу гэдэг бэлэн мөнгөөр шилжүүлэх юм бол яах нь би энийг мөн гар аргаар хийж болно. Дийл хвччихэд одоо гар аргаар хийсэн дийл гэдэг. Босоор хийгдэж байгаа дийл болон онлайнаар хийж байгаа дийлүүд бол автоматар шууд ийшээ шивэгдээд явна гэсэн үг байна. За гэх мэтчлэн энэ платформ дээр би яах нь энэ хүнтэй холбоотой бүх мэдээллийг ингээд яах нь нийт мөнгөн дүнгээрээ би хэмжиж харж чаддаг байх нь. Хоёрдугаарт хүн болгоно руу н ороод эдгээр хийсэн хилцлүүдийг бол бүгдийг нь харж чаддаг байх нь. За ингээд яах нь миний хувьд миний бизнес дээр хамгийн үнэнч хамгийн ойрхон байх хэвээр хэрэглэгч хин юм бэ гэдгээ энэ дээр таниад энэ хэрэглэгч надтай хэр удаан явж байгаа юм бэ гэдгийг хараад ойлгоод явдаг байх нь. За үүний ар дээрээс юу гарч ямар ойлголт гарч ирдэг вэ? Эцсийн ойлголт буюу промотер буюу манай одоо байнгын үйлчлэгч гэдэг ойлголт гарч ирнэ. За өөрөөр хэлбэл би өөрийнхөө бизнес дээр ингээд маш олон одоо байнгын худалдан авалт хийгээд байгаа нь ингээд бүртгэгдээд ийн гэсэн. За энэ бүртгэлийн одоо ачаар би яах нь энэ дээр ингээд байнга тэмдэглэгдээд явна гэсэн. Энэ хүнтэйгээ би яах нь эргээд за сошиал медиагаар холбогдож болох нь байна, имэйлээр холбогдож болох нь байна, утсаар нь холбогдож болох нь байна. Ингээд яах нь тэмдэглэлийг бол хөтлөөд яваад байдгаа гэсэн үг байна. За ингээд энэ бүхнийг хэрэгжүүлж чадах юм бол тийм үү цогц утгаар нь өөрөөр хэлбэл та сошиал дээрээ анхаарал тат эсвэл бол Google дээрээс маш их хэмжээний одоо хандлтыг вебсайтаараа дамжуулж ав. За хоёрт нь яах нь вэ гэхээр орж ирж байгаа болгон ч бол таны үйлчлүүлж болохгүй сонирхоод өнгөрөх хүмүүс байна. Тэ? За тэр болгонд та яах нь үйлдэлт удаад над руу мессеж биш, над руу залга, эсвэл миний хуудас руу ороод үз, эсвэл та форм бүгэл тэ. Гэх мэтчлэн ямар нэгэн үйлдэлт бол дуудчихж энэ хүмүүс яах нь лид буюу таны одоо энэ CRM систем дотор чинь бүгд бүртгэгдэх хэрэгтэй. Энэ рүү би ороод CRM гэж орох юм бол над руу түрүүний ярьсан дуудлага хийсэн, мессеж бичсэн миний одоо форм бүх хүмүүс ингэ байж байгаа гэсэн. За энэ ингээд болчтой юм уу гэвэл болохгүй. Энэ дээр яах нь CRM гэдэг энэ систем заавал орж ирээд
Интеграц хийнгүүт таны нүдний өмнө яах нь бүх юмыг одоо дэлгэрэнтэй ном шиг таны борлуулалтыг бүгдийг яах нь харуулах нь багийн амжилт. За энэ дээр бол би яг хүмүүс рүүгээ орох юм бол манай борлуулалтын менежерүүд энийг одоо энэ 23 саяын хэдийг нь одоо борлуулалт батаа хийгээд байгаа. Хэдийг нь доржоо хийгээд байгаа гэдэг ч юм ингээд бүгдийг нь бол ялгаж салгаж бол бүр ингээд харж болдгоороо одоо маш онцлогтой байж байгаа тийм. За үүний ард дээрээс яах нь кастомер буюу нэгэнт одоо бидний хэрэглэгч болцсон тийм. Одоо хэрэглэгчийг бол яах нь үргэлж давхарцсан одоо дуудлага өнөөдөр танаас талх аваад гарлаа маргааш танаас сүү аваад гарна гэдэг ч юм уу. Нөгөө хэрэглэгч маань яах нь байнгын үйлдэл байгаа тэр болгоныг нь та мэдэрч ойлгож хажууд нь байж ямар байна шүү дээ. Тэгээд тантай урт хугацаанд байгаа хэрэглэгч одоо хин энэ дээрээ яах нь энэ CRM-ийн талбар дээр оноо өгөөд явдаг байна. За score энэ төр өгөөд те. За тэгээ яах нь тэдэн мянган төгрөгийн худалдаа авалт хийх юм бол за энэ хүнийг би evangelist буюу одоо миний сахиус тэнгэр үйлчлүүлэгч гэж үздэг гэдэг ч юм уу те. За тэр үнийн дүнд хүрэхгүй байгаа хэрэглэгч нарыг би өөр ангилаар ангилна гэдэг ч юм уу. Энэ ер нь талбарыг бол яаж ангилаад борлуулалтаа бол янз бүрээр дотроо төлөвлөөд явах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр хамгийн одоо эцэс сүлд нь одоо дүгнэлт болгоод одоо хийхье гэх юм бол за борлуулалтын төлөвлөгөө хийх, борлуулалтаа ойлгох тань юу номер 1 вэ гэх юм бол тэ энэ одоо юулүрний амсар бол хамгийн чухал гэсэн үг. Тань руу орж ирж байгаа, таныг одоо сошиалаар үргэлж харж байгаа хэрэглэгчдийн тоо бол number 1 гэсэн үг. Эндээс та яах нь энэ хэрэглэгч маань фильтрлэгцээр байгаад хамгийн сүүлд яах нь таны хэрэглэгч болд юм байна гэдгийг ойлгож авах хэрэгтэй гэсэн үг. За дийлэнх одоо Монголд анзаарэгдсэн бизнесүүд яадаг вэ? Эхний хоёроо бол их дайггүй хийчихэд байдаг. Хүмүүст анхаарагдах, контентууд бүтээж гин, вебсайтуудаар одоо маш олон хүнд хайлтны системээр юм хийж гин, эдгээртэй хүмүүстэй холбогдож гин, утсаар ярьж гин. За юуг хамгийн одоо маш буруу одоо гэж хэлэх юм уу те сул хийгээд ийн нөхөр CRM дээр түрүүнийх шиг ингэж гоё харахгүй байна те. Дээрээс нь яах нь танаа үнэн хэрэглэгч айлын, одоо тавтан хэрэглэгч айлын, дахиад ирж байгаа хэрэглэгч айлын гэдэг ч юм. Энэ CRM-тэй холбоотой энэ үйлдэлүүдээ бол хийхгүй байгаа тал бол ажиглагддаг. За энийг бол хийх юм бол борлуулалтын төлөвлөгөө гаргана гэдэг маань бүр уламл нарийнсан гэсэн үг. Уламл нарийн хэмжигдэхүүнийг одоо хэмжиж багийн системээр маш сайн ажилтдаг болно гэсэн үг байна. За ингээд борлуулалттай холбоотой та бүхэнд өөрсдөө мэддэг сошиал талаасаа одоо мэдлэгээ бол хуваалцлаа. За тэгээд манай channel та бүхэнд таалагдсан бол лайк дараад, subscribe дараад, за намайг дэмжээрэй. За мөн та бүхэнд эдгээртэй холбоотой аливаа янз бүрийн асуудлууд дутагдсан бол яг нь манай компанитай холбогдоорой. За энэ бүхнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, авч явах вэ гэдэгт нь одоо бид бүхэн туслахад бэлэн байна.